За энэ өөрөөр Tinico Stretch Switch Combo, Steam Combo гэдэг зүйл байхгүй. Steam Combo буюу энэ уураар цэвэрлдэг болсон зүйл олон шүү дээ. За харагдах байдлын хувьд бол ингээ харагдаж байна. Хайрцанс гаргаад ирэхэд энэ чинь батарейн сул байгаа, бариулын сул байгаа. Энэ хоёроо дээрээс нь хийхэд бус юмнууд нь бол ердөөс юм хамтдаа босрол гэдэг байхгүй. Тэгэхээр бодлох юм байхгүй. За суурин дээрээс авлаа. Энийг хэрхэн яаж ашигладаг вэ гэхээр энд ингээд энэ доотлол нь болохоор усын сав болж байгаа. Би энэ түгжээг мулцаад дээш нь татчих авч байгаа. За энэ усын савн дотор энэ дотор ус чинь кранатаас ус чинь. Тэгээд угаалгын шингэнээсээ тагаар нэг удаа. Өөр төрлийн шингээ хийж болохгүй зөвхөн яг юм зориултын шингэн хийх шүү. Илүү хийж болохгүй бас. Яг тэгээд энэ ихлээр энэ нөгөө өөр төрлийн шингэн чи хөөсрөл өндөр байдаг учраас энэ бохрын сав маун дотор орохоор хөөсрсөөр гоод энэ материал нөгөө чиг өгчдөг байхгүй. Тийм учраас өөр төрлийн шингэн болохгүй гэдэг байна шүү. За энэ төрлийн шингэн болохоор нөгөө хөөсрөл тун багтаа байдаг. За энэ дотор усаа ирсэн. Тэнгүүд энд болохоор энд хоёр кноп, энэ дээр нэг кноп, ард нэг кноп байж байгаа. За мал тандаа хятад дэлтэй загвар зардаг. Хятад дэлтэй загвар нь чанар гүйцэтгэх үйл ажиллагаа юмнасаа үний үед харьцангуй хямдхан байж чадаад байдаг байхгүй. Тийм учраас. За одоо энэ кноп бол өөрөө нэг хятад хил одоо нэг хилээ хаадаг. Одоо нөмөйт одоо нэг бид нар утасныхаа дууг хаадаг шүү дээ. Тэр шиг энэ дээр дараад одоо энэ дуурахгүй гэсэн хятаар ярихгүй. За энэ дээдлих нь болохоор энэ модо солино. Энэ болохоор унтрааж асаана. Энэ дээдлих бол өөрийгөө цэвэрлэдэг кноп болж байгаа гэсэн. За энд ингээ аслаа. Энд асангууд энэ ихний мод нь болохоор автомат горин буюу өөрөө ухаалгаар бохирдлоо мэдрээд хүчтэй хөнгөн ажиллах буюу энэ батарейгаа ухаалгаар зарцуулдаг гэсэн. Одоо энэ 98 гэдэг бол өөрөө батарейны хувь байж байгаа. Батарей 100% байхад автомат горин дээр бол нэг 45-аас 55 орчим минут ажиллана гэсэн үг шүү. Тий, илүү чадахгүй. За хоёр дахь мод нь энэ ногоон болохоор стабилизер буюу нэг усаа ариутгаж байгаа дугаадаг мод байж байгаа. Угаалгын шингэн чинь бүр дууссан ямар нэгэн байдлаар шингэн хэрэглэмээр санагдаад байвал энэ модон дээр тавиад байгаа бол энэ яг нь усыг жоохон зөөлрүүлдэг технологи байхгүй. Тэрүүгээрээ энүүгээр тавиад угааж болно гэсэн. Арай нэг усаа ингээ ариутгаж угааж байгаа. За гуравт нь болоод ирэхэд зэрэг энэ уураар цэвэрлдэг мод. Уураар цэвэрлдэг мод болохоор ингээд ажиллаад эхэлнэ шүү дээ. Ингээд ажиллаж явах явцдаа уур нь гарч ирнэ. 2-3 минут хүлээн гэсэн шүү. Тэрний дараа уур гарч ирсэн. Яг тэгэхээр энэ уур гэдэг чинь өөрөө энэ доор нэг юм халаагаад байгаа байхгүй. Тэгээ халааж байгаа учраас тэр халах процессыг дуусгахыг хүлээнэ гэсэн. Уур дээр нь тавьчаад хүлээх нь байна гэсэн. 3 дахь мод нь уур гэж. Уурын мод дээр тавьсан байхад 100% цэнэгтэй байхад баг 25-аас 30 минут ажиллаад 100% цэнэгч юм байна. Яг тэгэхээр уур чинь өөрөө илүү их эрчим хүч зарцуулж байгаа учраас гэсэн шүү. За ингээд дөрөв дэх нь болоод ирэхээр зэрэг их хэмжээний ус мус асгарсан ч гэдэм үү те ундаа асгарсан үед шуус оруулал илүү хүчтэй сорж авдаг гэсэн үг. Нөгөө ихний автомат дээр чинь нөгөө батарейга хүчтэй хөнгөн ажиллуулад гэсэн бол энэ дөр бол дандаа хүчтэй ажиллуулна гэсэн үг байна шүү. За тэгэхээр хэдүүлбэл хамгийн ихтэй л энэ автомат гормон дээр дандаа ажиллуулж явах нэ. Тэгэхээр энэ гормоо сайн ажиллуулад байхад бусад гормон нь бол уурал биш бол нэг шаардлагагүй гэсэн үг. За уураар цэвэрлэх дээр нэг анхааруулах юм байна. Одоо ингээд би уураар цэвэрлдэг юмтай болсон юм чи ингээд баркада дандаа уураар цэвэрлээд гэж байна. Хэрэг тэгвэл танаа баркач удахгүй ингээ өндөгөд босоод ирнэ гэсэн үг. Яг тэгэхээр тэр халуун уураар устаа уураар баркадыг байнга ингээ цэвэрлэнэ гэдэг чинь өөрөө бас буруу байхгүй. Уур ямар тохиолдолд хэрэгцээтэй гэхээр одоо юу гэдэг нэг юм ариутгах шаардлагатай тий муур нохоо байдаг бол одоо нөгөөх нь тэнцээж батсан ч гэдэм үү. Тэр мөрөн дээр нь яг уур нь тохиргоо дээр тавьж байгаа дугаана. Хэсэгчлэл угаадаг гэсэн үг шүү. Уурыг бол юм л хэмжлээ. За тэгэхээр тэн дээр анхаарна. Хоёрдугаарт нь энэ өөрөө ингээ 180 градус ингээ хэвдэж болдог цагаар байж байгаа. Гэхдээ хэвдүүлэх үйлдэл хийхдээ манайх ингэдэг байгаа. Одоо энэ бохрын сав багхгүй юу? Энэ бохрын савн дотор ингээ ус ороод ирнэ. Ус орж ирээд ингээ хэвдэн штэ. Энэ хэвдэн штэ. Тэгээд ингээ хэвдэж байгаад бол яах ч вэ? Хэвдүүлчихэд наашаа цаашаа ингээ явуулахдаа ингээ жоох өвчтэй ингээ болчихдог байхгүй юу? Тэнгүүд энэ нэг дөрвөлжин нөхөр ус орж ирж энийг н орчиход байдаг гэсэн. Энэ өөрөө мотор руугаа агаар өгдөг фильтр гэдэг зүйл байгаа. Энэ яг мотор руугаа агаар өгж байгаа учраас энэ хэрэг чихтэй агаар өгвөл мотор руугаа чих өгч гэдэг гэсэн. Тэгэхээр би хэвдүүлэх үйлсээр анхааруулах юм нь юу гэхээр ингэж энэ дотор ус орж ирээгүй байхад уу нөгөө цэвэрлэгээний ихэн үед хэвдүүлэх юм байж. Тэгээд дундуур нь босгоо авчих гэсэн. Энэ дотор ус орж ирсэн дараа гэсэн. Эхэндээ бол энэ ч усгүй шүү дээ. Тэгвэл илүү аюулгүй удаан бид нар хэрэглэх юм байлаа шүү гэж байгаа. За ингээд энийг ашиглалаа. Энийг ингээд ашиглахдаа бол асах кнопн дээр нь дарлаа. Тэгээ хошоо гэдэлэгдээ ингээд ажиллаад гэж. Энэ өөрөө ингээд уушаа ингээд тэмүүлж байгаа. Үлдээ. Айбал айсаар мөр одоо ингээд энийг чи ингээд шатны мод чи ингээд хүчтэй гэж байна. Уушаа хошоо өөр ингээд мэдэрч ингээд дугуунаас ингээд дэмжиж өгдөг учраас. Тий. За тэгээд
бохирдлыг юу авахтаа энэ браш ч өөр ингэж урагшаа тэмүүлж яригч байгаа. Тэгэхээр аль болох мөргүүлж үү дайруулж авбал илүү зохимжтой. Хоошоо ухрахтаа ингэж авчих гэхэлэр нөгөө бохирдол авахгүй гэж байна гэсэн үг. Аль болох мөргүүлж аваа гэсэн үг шүү. За энийг ингээд ашиглалаа. Тэнгүүд яах вэ гэхээр энэ браш ч одоо норцсон те муухай олцсон бохирдсан байгаа шүү дээ. Тэнгүүд энийгээ барьж аваад суурьдаар тавьчих. Суур өөрөө тогон залгаатай байж гэн. Суур хоёр үүрэг гүйцэтгэж байгаа. Нэгдүгüүрт нь бол энд цэник өгж байгаа адаптерын үүрэг гүйцэтгэж байна. Хоёрт нь болохоор энэ өөрийгөө угаахтаа 85 градус хүртэл халж ариутгаж байгаа байхгүй. Тэр процессыг өөрөө энэ суур хийж байгаа учраас суур заавал тогон залгаатай байж өөрийгөө угаах юм шиг. За хамгийн дээдлэлт байгаа нэг одны тусны зурагтай канал. Энэ каналын дээр нэг дарчингууд энэ чинь өөрийгөө угаагаа цэвэрлээд ариутгаад татаагаад бүрэн бэлэн болгочихно гэсэн. Тэр нэг ойролцоогоор энэ дээр бол нэг 10 орчим минут болж байгаа. 10 орчим минутын дараа. Тэгээ нэлээд хүчтэй дуу чимээ гарна. 10 орчим минутын дараа бүрэн болцсныхын дараа хэлүүлээ яах вэ гэхээр бохирын саваа гаргаж ирээд энэ нөгөө миний норгож авахгүй гэдэг юм тусдан тавьж хагаад энийг аваад нойл руу орж асгнаа цэвэрлэнэ гэсэн үг байхгүй. Энэ дээр одоо нэгсэндээ энэ дээгүүр нь одоо үснээс үүд юм арай нэг юм бит бохирдлууд нь байгаад доогор болохоор шингэн бохирдлын ах нь энийг сайхан цэвэрлэнэ гэсэн. Энийг цэвэрлэх зорилтын юм сойдыг энэ хайрцагтаа дагалдаж ирж байгаа. Хуруугаар хүрхгүй юм гэж байхгүй гэсэн үг шүү. За энийг цэвэрхэн байлгаж байвал энэ хөрөм чи өмнөөс та нар орохгүй. Хүмүүс энэндээ бохироо хонуулж өнжүүлж мартчихад энийг муухай үнэртэй болгочиход байдаг шүү. За энд дэвдээсээ бохироо хонуулахгүй гэсэн. За дараагийнх одоо энийг хэрхэн яаж ашиглах вэ гэж энэ хуурайд хөрөмжүүд. За батарейг аав. Батарейг авахтаа нэг гараараа түшиж байгаа нөгөө гараараа түлжээг батлаа. Тэгэхгүйгээр энэ батарейг унгаж гэмтээснээс болоод энийг эвдэлсэн тохиолдолд аяг их гарсан байхгүй. Энийг бид нар засаж чадахгүй. Хичнээн янзаар зарж байгаа шүү. Энэ дотор батарей, удирдлагын хавтан, тэгээд мотор гэдэг энэ гурван чухал зүйл нь байж идэг. Энэ ингээд нэг нэлээд нарийн технологи юм учраас шинээр захиалгах сур аргагүй байдалд ордог шүү. Тэгэхээр энийг бол бити угаараа битийг харж байгаа. За энийг авангуудаа батарей ч үүдсэн ийш тийш орохдоо дандаа таг гэж авна. Тэр таг гээд дуграагүй бол төгжигдэг байна гэсэн шүү. Энэ болохоор бидний одоо нэг хураа тос орчих. Энэгээр бид нар хэмсээс оруулж болно. Шалан дээрх одоо нэгсэн хураа бохирдлуудаа бүгдээс оруулж болно гэсэн. Асаах нь энэ дээр байж байгаа. Энэ дээр дараа дасаалаа энэ дээр болчих. Хүчээ нэмж болно. Энэ дээр дараа хүчээ нэмж болно. Хүчээ нэмж болно хасч болно. Өөр юм байхгүй. Ингээд хасах байна. За энэ уртын хушууг солингуудаа одоо энэ бол хамгийн гоё шууж байгаа. Энэ бол нөгөө бөөдөн матрас хачиг тос сурагч гэдэг юм. Бүрийн вакуум байдлаар ингэ сурдаг учраас маш сайн сурна гэсэн үг юм бол. Бүр зарим тохиолдолд энүүгээр хөвсөө ингээд нэг тийм хангалтгүй санагдвал энүүгээр хөвсөө хаяа нэг явуулчихдаг юм уу гэсэн үг. Нэлээд сайн сурдаг учраас. Энэ ингээд вакуум байдлаар ингэ сурдаг бас хүчээр ингээд. Ингээд сурдаг учраас нэлээд сайн сурдаг. Тэгээд доотын хэсэг нь юм сойдог хэсэг гэж байгаа гэсэн үг. Энүүгээр авчгаараа машин тэрэг мэргээс гэсэн сурвалж юм бөөдөн матрас тий. Ер нь бол нэг унтж байгаа зүгээр орныхоо матрасыг суруулаад үзэхэд маш их За энэний хогийг яаж зөвлөхийг заач. Одоо энэний хогийг яаж зөвлөхийг заадагч. Энэний хогийг болохоор энэ хогийн сав байж гэн. Хогийн савн дээр энэ каналын дээр зарчдаг. Ингэнгүүтийн доош хог нүгүүд болчихно гэсэн үг. За магадгүй энэ дотор ингээд нэг үс орооцолцсон те юм орооцсон байх юм бол энийг эргүүлж авч гаргаж чад цэвэрлж авцгаа гэж байна. Хүмүүс энийг цэвэрлж байхдаа энэ нэг дээдлийн нэг проблем биш үү? Энэ проблем биш. Энийг хайчаад байгаа шүү. Энэ байхгүй бол энэ чинь ажиллахгүй алдаа заагаад байдаг. Тэгэхээр энийг хаях үе боломжтой байгаа гэж байна. Одоо энд нь ингээд бохирдол ангууд ингэж бүгж байгаа л хайчаад байгаа байхгүй юм бол. Тэгэхээр энэ дээр боломжтой байна. Энэ ингээд эргэлдэл буцаагаад өгч гэж шүү. За. Яа энэ юмрхоо ингээд хурц явж байна. За нэг гурван анхаарах юм байдээ. Нэгдүгüүрт нь болохоор зэрэг энэ батарейтайгаа хамт энэ дээр энэ тогтохгүй. Энэ дийлэхгүй шүү. Дийлэхгүй. Батарейгаас салгаж авлаа. За батарейг уцаагаад энэ дээр хийх гэсэн. За хоёр дахь нь болохоор зэрэг энийг ингээд өргөж байгаа шүү дээ, тийм? Өргөж байгаа. Өргөх процесс хийхдээ ингэж битээ өргөөрэй. Энэ хэсэг нь пяв хэсэг. Тэг ингэж өргөхэд эвгүй байхгүй. Тэг юм цогч идчих гэдэг. Аль бол эндээс нь өргөж байгаа. Магч нөгөө интерлийн бүтээгдэхүүн одоо ингээ 3 дахь жилдээ зарж байгаа учраас хүмүүс яаж эвдээд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр нөгөө одоо энэ харуулдаг байгаа юм учиртай шүү. За 3 дахь нь энэ ингээд нөгөө түрүү таарыг асуудсан шүү дээ. Үс ингээд хаачил дээр тасалдаг уу гэх. Энэ ингээ брашыг салгаж авахдаа хажуудалд нь ингэ бариад байгаа. Ингээд салгаж аваа. Энэ дотор байгаа браш болоод энэ дотор байгаа нөгөө фильтр хоёр ч өөрөө 8-аас 12 сарын насжилттай. Тэрний дараа солигдно л гэсэн үг зайлшгүй.
За манай дээр эдгээр нь байнга зарж байна. Энд нэг юм хөрөөний шиг юм харагдаж байна. Энэ харагдаж байгаа доошлох байлаа. За энд нэг юм хөрөөний шиг. Энэ яаж байгаа гэхээр энэ брашыг эргэлдэх тоолонд нь юу гэж байгаа санаад байгаа гэсэн үг байхгүй юу? Нэгсэнд ус мус ороод ирвэл тэр оролцдог энэ шууд усыг нь энчэн үлдээгээд хогийн савлуугаа аваад байгаа гэсэн үг. Ийм технологитой юм. Тэгэхээр энд бол ер нь барагтай ус орооцолддоггүй. А гэхдээ одоо нэг сардаа нэг удаа ч юм уу энэ брашыг авч энэ доорхоо нэг шалгаж ямаар юм бэл. Юмыг яаж мэдэх вэ? Нэг богино ус мус ингээ юм ингээ орооцолдод эндээ ингээ гацалт үүсэх юм байхыг удаа хэрэглээндээ те байхыг үүсэхгүй мэлээ шүү. За. Тэгэхээр ер нь бол эн чинь өөрийгөө айгүй гоё цэвэрлээд ингээ дугаачж байгаа ч гэсэн эндээ бохирол үлдсэн байх уу гэдэг сардааны газруудаа ч юм уу шалгачиж байгаараа л гэсэн үг. За энэ доорхыг цэвэрлэхэд их амархан ингэдгээ. За би үзүүлье. Пауз гэнэ орж байгаа. Пауз эхэлсэн. За би нэг яаж цэвэрлэхийг заагаад өгөө. Одоо ингээд энэ дотор магадгүй ингээд бохирд байвал энийг ингээд иш оруулах шүү дээ. Тэ? Оруулаад ингээд гаргаад ирнүүд чинь бохирдлоод өгөө гаргаад ирнэ. Энэ хоёрын хооронд л ирсэн нэг хоолоо байхгүй. Тэгэхээр энийг дэлгэсэн унтраас тойд хагас ингэж яаж яагаад энүүгээрээ доош нь оруулаад өгөх гэсэн үг. Тэгэхээр юу гэдэг энэ дотор байгаа юу гэдэг энэ хоёрын хооронд байгаа энэ бохирдлууд нь наашаа гараад ирнэ гэсэн үг. Бөглөрцөн тагларсан байх гэсэн. Магадгүй ингээд та хоёр хэрэгжээч чинь нэг өдөр энэ ч нэг алдаа малдаа заагаад те ийм алдаа заалаа яах вэ гэвэл ер нь бол хамгийн дөрөнд энийгээс хөвлөд үзээ гэсэн зөвлөгөө бид нар ихэнхдээ энэ дээр байгаад байдаг шүү. За Тинекогийн хувьд бол яг хөө тэгтээ энэ одоо яг зарж байгаа брэндүүдээс хамгийн мундаг нь учраас энэ талын эвдрэл юу бол ер нь бол харьцангуй багтай. Гайг. За тэгээд ийм анхаарал болж байгаа. Тэгээд эн чинь нэг ингээд миний саний хамгийн гол хэлэх гээд байгаа юм болохоор ийм дандаа ингээд самнж байгаа учраас лего тоглоом шөрөө болт тийм нэг боторхгүй бүхэл зүйлийг сорулж болохгүй шүү гэдэг. Тэрийг анхаарах шаардлагатай гэсэн. Боторхгүй бүхэл зүйл. А магадгүй тийм юм ихтэй орчин цэвэрлэх гэдэг бол эхлээд тоос орчоор сурч байгаа. Дараа нь угаагаар гэж байгаа. А тэрнээс өөр жижиг сажиг борцог талхны үртэс мөртөс одоо энэ жижиг сажиг шороо мөр бол зүгээр шууд явчих болно. А нэг тийм лего тоглоом ороод ирдэ шүү дээ. Тэгээд ирэх юм бол тэр сорох юм бол энэ дотор гацах гэдэг байгаа шүү гэсэн үг шүү. За. Тэгээд болсон.